сүүлийн 13 жил Монгол улсын хөгжлийн бодлого, нийслэлийн хөгжлийн бодлогын баримтчиг тусгаад явж байгаа юм байна. Тэгээ өнөөдөр яагаад энэ асуудлыг ийм нөхцөлд авч үзээд байгаа юм бэ гэдгийг бид бас хаярах хэрэгтэй. Улаанбаатар хотын хөгжлийн үндсэн чигдэл өнгөрсөн онд улсын хурлаар орж батлагдсан. Улсын хурлын гишүүд дэмжил санал өгсөн. Тэгээ өнөөдөр бид энэ том хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд дээр төр шийдвэр гаргахдаа тусгагдсан бодлогын баримт бичиг, шинжлэх ухааны үндслэл тооцоотой судалгаа тооцоо энэ мэргэжлийн хүмүүсийнхээ гаргасан бодлогын асуудлууд дээр тулгуурлаж явдаг баймаар байна. Сошиал хандлага, сошиал энэ сэвлтийг дагаж төр санах хойгүй байж болохгүй гэдгийг би бас онцолж хэлхийг хүсэж байна. Магадгүй энэ төслийн хэрэгжилт гүйцэтгэлтэй холбоотой асуудлууд байхыг үгүйсэхгүй. Яг гэвэл өнөөдөр улсын хурлын гишүүд төсөв төртөгтэй холбоотой, байгаль орчны наривчилсан үнэлгээ тэзүүтэй холбоотой нарийн мэдээллүүдийг бодлогын баримт бичиг батлаж санд өгөхдөө хараагүй. Хэрвээ гүйцэтгэл дээр асуудал байгаа бол шат чатны төрийн байгууллагууд энэ хэрэгжүүлэх ажлуудаа хийх хэрэгтэй. Би бол нийслэлд хандаж хэлэх санал. Нэгдүгээрт энэ төслийн мэдээллийг нийслэлчүүддээ ил тод мэдээллийчээ. Шаардлагатай хэлэлцүүлгийг хийгээч. Жагсаал цуглаа хийгээд байгаа тэр мэргэжлийн хүмүүс гэж ярьж байгаа тэр байр сууриа илэрхийлж байгаа хүмүүсээ оруулаад жинхэнэ мэргэжлийн мэтгэлцээнийг явуулаад энэ асуудлаа нэг талдаа гаргах нь зүйтэй байна. Ард иргэдээ мэдээлэлээр хангах нь зүйтэй байна. Нөгөө талдаа хэрвээ энэ төсөлтэй холбоотой, урьдчилгаа төлбөртэй холбоотой ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явсан гэж үзэж байгаа бол төрийн аудитын байгууллагаас эхлээд явцын хяналт гүйцэтгэлийн аудит хийх боломжтой шүү дээ. Энэ аудит хэн шалгалтынхаа ажлуудыг хийгээд дүнгээ гаргаад явах нь зүйтэй байна. Тэгээ өнөөдөр энэ олон жил хэрэгжих гээд яригдсан асуудлуудаа бид нар нэг янз бүрийн нөхцөл байдлаар хүн хоорондын харилцаа байдлаар унагадаг байж болох.